Өнөөдөр багш нь олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах гэсэн сэдвээр видео хичээл хүргэж байна. Өмнө нь бид нэг гишүүнтүүдийг үржүүр болгох, хялбар олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах чадваруудыг эзэмшсэн байгаа. Одоо энэ чадвар дээрээ үндэслэн олон гишүүнтийг бүлэглэх аргаар үржигдэхүүн болгон задлах, хураангуй үржүүлэхийн томьёонууд ашиглан үржигдэхүүн болгон задлах, турших аргаар үржигдэхүүн болгон задлах гэсэн ийм 3 чадварыг эзэмшнэ. Олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах аргууд нь цаашдын олон бодлогыг хялбар бодох арга болдгоо. За эхлээд багш нь бүлэглэх аргаар үржигдэхүүн болгон задлах 3 бодлогыг тайлбарлая. За эхний бодлого. X квадрат дээр нэмэх нь x зэрэг, нэмэх нь x-z, нэмэх нь y-z гэсэн энэ олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлана. Үүний тулд эхлээд бид бүлэглэх ёстой. Учир нь бүгдээрэнгээс нь гарах ерөнхий үржигдэхүүн бол байхгүй байна. За бүлэглэхийн тулд яаж бүлэглэх вэ гэд бид нар бас сонголтоо хийнэ. За тэгэхээр энэ бодлогон дээр бол багш нь x квадрат x y хоёрыг нэг бүлэглэе. xz yz хоёрыг нэг бүлэглэе. За x квадрат x y хоёрыг бүлэглээд эндээс ерөнхий үржигдэхүүн гарахаар бид нар ерөнхий үржигдэхүүн хаалтны өмнө гаргах дүрмийг мэдж байгаа. Тухайн олон гишүүнт болгоны коэффициентуудынх нь хийхийг хаалтны өмнө гарах ёстой. Ижил суурьтай нэмэгдэхүүн болгонд байгаа ижил суурьтай зэргүүдийн бага илтгэжтэйг нь хаалтны өмнө гарах ёстой. За тэгэхээр эхний x квадрат x y гэсэн хоёр нэг гишүүнтэд бол коэффициент нь хоёулаа 1 байна. Хоёуланд нь байгаа ижил суурьтай зэрэгээр x квадрат x2 байна. Тэгэхээр бага илтгэжтэй нь буюу x хаалтны өмнө гарна. За x хаалтны өмнө гарахаар хаалтан дотор x дээр нэмэх нь y-ыг үлдэнэ. За дараагийн xz yz гэсэн хоёр нэг гишүүнтээс хоёуланд нь байгаа ижил үржигдэхүүн z хаалтны өмнө гарна. За хаалтан дотор x дээр нэмэх нь y-ыг үлдэнэ. За нэг гишүүнт одоо энэ нийлбэрт маань x дээр нэмэх нь y гэсэн ижил ерөнхий үржигдэхүүн байгаа учраас x дээр нэмэх нь y хаалтны өмнө гарангууд хаалтан дотор x дээр нэмэх нь z үлдэнэ. За ингээд энэ олон гишүүнт маань үржигдэхүүнд задарлаа. За дараагийн бодлого. 12x квадратаас хасах нь 3y, нэмэх нь 4x, хасах нь 9yx гэсэн энэ олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлая. За яаж бүлгэлж болох вэ? За янз бүрээр бүлгэлж үзнэ. За багш нь бол 12x квадратыг 4x-тэй хасах 3y-ийг хасах 9yx-тэй бүлгэлчээ. За тэгэхээр 12x квадрат 4x 2-оос бол хаалтны өмнө ерөнхий үржигдэхүүн гаргадаг дүрмээрээ 12 4 2-ын хийх 3 x квадрат x 2-оос бол бага илтгэгчтэй буюу x хаалтны өмнө гараад хаалтны өмнө 4x гарна. Тэгэхээр хаалтан дотор 3x дээр нэмэх нь 1 үлдэнэ гэсэн үг. За дараагийн нэг гишүүнтүүдээс хасах 3y, хасах 9y x гэсэн хоёр нэг гишүүнтээс бол 3 9 2-ын хийх 3 ижил суурьтай хоёуланд нь байгаа ижил үржигдэхүүн y хаалтны өмнө гарна. За тэгээд хоёр нэг гишүүнт маань хоёулаа сөрөг тэмдэгтэй байгаа учраас хаалтны өмнө хасах 3 y-ийг гаргавал хаалтан дотор нэг дээр нэмэх нь 3x үлдэнэ. За тэгэхээр энэ ялгуурт маань хоёуланд нь 3x дээр нэмэх нь 1 гэсэн үржигдэхүүн байгаа учраас 3x дээр нэмэх нь 1-ийг хаалтны өмнө гаргавал хаалтан дотор 4x-аас нь 3y үлдэнэ гэсэн үг. За ингээд энэ олон гишүүнд маань үржүүр хэлбэрт шилжлээ. За бодлого бодогдлоо. За дараагийн бодлого. Дараагийн бодлого нь t-ийн 6 зэрэгтээс хасах нь t квадрат нэмэх нь 5 t-ийн 4 зэрэгтээс хасах нь 5. За энэ нь бүлэглэх аргаар үржигдэхүүн болгон задлана. За та яаж бүлгэлж болно тийм ээ? Янз бүрээр бүлгэлж үзээд үр дүн нь юу? Бүлгэлсэн олон гишүүнт тус бүрт нь ижил ерөнхий үржигдэхүүн үлдэхээр л гарахаар л бүлэглэх ёстой. За багш нь t-ийн 6 зэрэгтийг 5 t-ийн 4 зэрэгттэй хасах t квадратыг хасах 5-таа ингээ бүлгэлчээ. За тэгвэл t-ийн 6 зэрэг 5 t-ийн 4 зэрэгт 2-оос бол
Мэдээж хэрэг 1 5 коэффициентууд нь 1 5 штэ. 1 5 2-ын хийх 1 болно. За Т-ийн 6 зэрэг Т-ийн 4 зэрэг гэсэн ижил суурьтай зэргүүдээс бага илтгэгчтэй нь буюу Т-ийн 4 зэрэг хаалтны өмнө гарна. За тэгэхээр Т-ийн 4 зэрэгтийг хаалтны өмнө гаргавал энэ олон гишүүнтээс хаалтан дотор Т квадратээр нэмэх нь 5 үлдэнэ. За дараагийн олон гишүүнтээс хасах Т квадрат хасах нь 5-аас хаалтны өмнө 1 5 гэсэн коэффициенттай учраас хоёулаа сөрөг тэмдэгтэй учраас хасах нэг гарна. А ижил суурьтай зэрэг байхгүй өөр ижил үржигдэхүүн ерөнхий үржигдэхүүн байхгүй учраас хаалтны өмнө хасах нэг гараад хаалтан дотор Т квадратээр нэмэх нь 5 үлдэнэ. Бид нар ерөнхий үржигдэхүүн гарсан нэгийг бол 1 бичтгүү тийм ээ. За одоо Т квадратээр нэмэх нь 5 гэдэг үржигдэхүүн бол энэ олон гишүүн хоёр олон гишүүнтэд хоёуланд нь байгаа учраас Т квадрат дээр нэмэх нь 5-ыг хаалтны өмнө гаргавал дараагийн хаалтан дотор Т-ийн 4 зэрэгтээс хасах нь 1 үлдээд энэ олон гишүүнт маань үржигдэхүүн болгон задарлаа. За дараагийн 3 бодлого маань хураангуй үржүүлэхийн томьёонуудыг ашиглаж үржигдэхүүн болгон задлах 3 бодлого бодноо. За тэгэхээр хураангуй үржүүлэхийн бид нар ямар томьёонууд үзлээ? За сануулъя. За эхний томьёо бол квадратуудын ялгуурын томьёо. Хоёр илэрхийллийн квадратуудын ялгуур нь тэдгээрийн ялгуурыг нийлбэрээр нь үржүүлсэн үржүүртэй тэнцүү байдаг. Хоёр дахь томьёо. Нийлбэрийн квадратын томьёо. Хоёр илэрхийллийн нийлбэрийн квадрат нь тэдгээрийн квадратуудын нийлбэр дээр хоёрлсон үржүүрийг нэмсэнтэй тэнцүү байдаг. Гурав дахь томьёо. Ялгуурын квадратын томьёо. Хоёр илэрхийллийн ялгуурын квадрат нь тэдгээрийн квадратуудын нийлбэрээс хоёрлсон үржүүрийг хассантай тэнцүү байдаг гэсэн ийм 3 томьёо бид нар үзсэн байгаа. За эдгээр томьёонуудыг ашиглаад үржигдэхүүн болгон задлана. За тэгэхээр энэ 3 томьёоноос квадратуудын ялгуурын томьёо маань хоёр илэрхийллийн хоёр олон гишүүнтийн үржүүр хэлбэрт шилжсэн байгаа. Тэгэхээр квадратуудын ялгуурын томьёо бол бидний олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлахад их өндөр ач холбогдолтой гэдэг нь харагдаж байна. За ингээд ихний бодлого. X дээр нэмэх нь 3-ын квадратаас хасах нь 4. За тэгэхээр эхний олон гишүүнт маань X дээр нэмэх нь 3-ын квадрат гэдэг квадрат хэлбэртэй. За тэгвэл бид нар энэ 4-ийг квадрат хэлбэрт тавьчихвал квадратуудын ялгуурын томьёог ашиглах боломжтой гэсэн. За тэгвэл 4 маань юу? 2-ын квадрат гэдгийг бид нар мэднэ. Тэгэхээр 4-ийг 2-ын квадрат хэлбэрээр бичих юм бол хоёр илэрхийллийн квадратуудын ялгуурын томьёог ашиглаад тэдгээрийн ялгуурыг нийлбэрээр нь үржүүлсэн үржүүртэй тэнцүү гэж чанарыг ашиглавал X дээр нэмэх нь 3-аас хасах нь 2-ыг үржих нь X дээр нэмэх нь 3 дээр нэмэх нь 2 болно. За ингээд шүдээ эмхдэг бол 3-аас 2-ыг хасаад 1, 3 дээр 2-ыг нэмээд 5 учраас X дээр нэмэх нь 1-ийг үржих нь X дээр нэмэх нь 5 хэлбэрт шилжиж бодлого маань бодогдож байна гэсэн үржүүр хэлбэрт шилжлээ гэсэн. За дараагийн бодлого. Y квадратаас хасах нь 4xy нэмэх нь 4x квадрат хасах нь 9 гэсэн энэ олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлая. За бид нар квадратуудын ялгуур хэлбэрт шилжүүлчих юм л үржигдэхүүн болгон задлж чадаад байгаа. За тэгэхээр бид нар энд 2ч квадрат байна тийм ээ. Тэгэхээр 2ч квадрат байгаа учраас бид нар эндийг нийлбэрийн юм уу ялгуурын квадратын томьёо байгаа юм биш байгаа гэсэн таамаг төрөх ёстой. За тэгэхээр y-ийн квадрат 4x квадрат гэдэг маань 2x-ийн квадрат. 4x y гэдэг бол y 2x 2-ын хоёрлсон үржүүр. Өөрөөр хэлбэл y-ийг 2x-ээр үржүүлээд 2-оор үржүүлэхээр 4x y гардаг. Тэгэхээр эхний 3 гишүүдийн нийлбэр маань y-ээс хасах нь 2x-ийн квадраттай тэнцүү байна гэсэн. За 9 маань 3-ын квадраттай тэнцүү. Тэгэхээр одоо бид нар квадратуудын ялгуурын томьёогоо ашиглах боломжтой болж байна гэсэн. Квадратуудынхаа ялгуурын томьёог ашиглавал y-ээс нь 2x-аас хасах нь 3, y-ээс нь 2x дээр нэмэх нь 3 болж манай энэ олон гишүүн үржигдэхүүнд задарлаа. За ингээд энэ бодлого бодогдож дуслаа. За дараагийн бодлого. 9m квадратаар нэмэх нь 30m нэмэх нь 25n квадрат хасах нь k квадрат гэсэн энэ олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлаа.
За өмнөх бодлоготой төсөөтэй байна тийм ээ. 9m гэдэг бол 3m-ийн квадрат, 25n гэдэг бол 5n-ийн квадрат. 30mn гэдэг бол 3n, 5n хоёрын үржүүрийг 2-оор үржүүлэхэд гарна. Тэгэхээр эхний 3 нэмэгдэхүүний нийлбэр маань 3m дээр нэмэх нь 5n-ийн квадрат болохыг ажиглаж олно. За энээс хасах нь k квадрат байгаа. За дахиад хоёр илэрхийллийн квадратуудын ялгуур хэлбэрт шилжсэн. Энэ бол квадратуудын ялгуурын томьёо ёсоор тэдгээрийн ялгуурыг нийлбэрээр нь үржүүлсэн үржүүртэй тэнцүү гэж задарна. За ингээд олон гишүүнд маань үржүүр хэлбэрт шилжлээ. Өөрөөр хэлбэл үржигдэхүүн болгон задарлаа. За бодлого маань бодогдлоо. За дараагийн бодлогууд маань турших аргаар бодогдно. За турших арга нь ямар арга вэ гэхээр квадрат 3 гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах арга. За 9-р ангийн хэмжээнд бол бид нар квадрат 3 гишүүнтийн маань x квадратын коэффициентийг 1 байгаа үед задлана. За яаж задрах вэ гэхээр бид нар ийм x квадратаар нэмэх нь mx нэмэх нь n хэлбэрийн квадрат 3 гишүүнтийг үржигдэхүүн болгон задлахдаа x-ийн өмнөх коэффициентийг ямар нэг хоёр тооны нийлбэрт сул гишүүнээ яг тэр хоёр тооны үржүүр хэлбэрээр үржүүр байхаар тийм хоёр тоо олж чадах юм бол энэ квадрат 3 гишүүнт маань үржигдэхүүн болгон задарна гэсэн. За өөрөөр хэлбэл энэ m-ийг ямар нэг AB2 тооны нийлбэрт n-ийг яг тэр хоёр тооны буюу AB2 тооны үржүүр хэлбэрээр тавьж чадах юм бол энэ квадрат 3 гишүүнт маань x дээр нэмэх нь a үржигнэ, x дээр нэмэх нь b хэлбэрт үржигдэхүүн болгон задардаг гэсэн. Энэ чанарыг ашиглаад квадрат 3 гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах 3 бодлого бодъё. За эхний бодлого нь x квадрат дээр нэмэх нь 5x нэмэх нь 6 гэсэн квадрат 3 гишүүнтийг үржигдэхүүн болгон задлая. Тэгэхээр бид нар нийлбэр нь x-ийн өмнөх коэффициенттэй тэнцүү буюу 5-тай тэнцүү байх, үржүүр нь сул гишүүн буюу 6-тай тэнцүү байх хоёр тоо олно гэсэн үг. За янз бүрээр тушаад тоонуудаа тавьж үзчихээд бид нар 2 3 2-ын нийлбэр 5 байдгийн байна. 2 3 2-ын үржүүр 6 байдгийн байна гэдгийг олчвол манай энэ олон гишүүнд маань өмнөх хэлсэн чанар ёсоор x дээр нэмэх нь 2-ыг үржигнэ, x дээр нэмэх нь 3 гэж үржигдэхүүн задарна гэсэн үг. За ингээд турших аргаар энэ ихний олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлаа. За турших аргаар бодох дараагийн бодлого. X квадратаас хасах нь 8x нэмэх нь 12 гэсэн энэ квадрат 3 гишүүнтийг үржигдэхүүн болгон задлая. За тэгэхээр бид нар x-ийн өмнөх коэффициент хасах 8 буюу сөрөг 8 байна. Сул гишүүн маань эрг 12 байна. Тэгэхээр бид нар нийлбэр нь сөрөг 8 байх, үржүүр нь 12 байх, эрг 12 байх хоёр тоо олно гэсэн үг. За мөн бид нар туршаад янз бүрээр тоонуудыг шалгаж үзжгаад хасах 2 дээр хасах 6-ыг нэмэхээр хасах 8 байд юм байна. Хасах 2-ыг хасах 6-аар үржүүлэхээр 12 байдаг юм байна гэдгийг олж авна. Өөрөөр хэлбэл эндээс бид нар харах ёстой. Нийлбэр нь сөрөг 8, үржүүр нь 12 гэхээр үржүүр нь 12 гэж эрг тоо байна гэдэг маань тухайн хоёр тоо бол ижил тэмдэгтэй байна гэдгийг тодорхойлно. Нийлбэр нь сөрөг 8 гэдэг маань тэр хоёр тоо хоёулаа сөрөг юм байна гэдгийг илэрхийлнэ. Яагаад тэгэхээр үржүүр нь эрг гэдгээр ижил тэмдэгтэй байна гэдгийг тодорхойлсон. Нийлбэр нь сөрөг байхаар ижил тэмдэгтэй хоёр тооны нийлбэр сөрөг байна гэдэг маань тэр хоёр тоо хоёулаа сөрөг байна гэдгийг илэрхийлж байна. За тэгэхээр хасах 2 дээр хасах 6-ыг нэмэхээр хасах 8, хасах 2-ыг хасах 6-аар үржүүлэхээр 12 байдаг учраас нөгөө турших аргаар манай энэ квадрат 3 гишүүнт маань x-ээс хасах нь 2-ыг үржигнэ, x-ээс хасах нь 6 гэж үржигдэхүүн задарна гэсэн. За ингээд энэ бодлого бодогдлоо. За сүүлийн бодлого. X квадратаас хасах нь x хасах нь 30-ыг үржигдэхүүн болгон задлая. За турших аргасаар x-ийн өмнөх коэффициент хасах 1 байна. Тэгэхээр миний олох гээд байгаа хоёр тооны нийлбэр бол хасах 1 байх ёстой юм байна. Сул гишүүн маань хасах 30 байна. Тэгэхээр миний олох гээд байгаа хоёр тооны үржүүр нь хасах 30 байх юм байна. Эндээс надад юу гэсэн санаа төрөх вэ гэхээр үржүүр нь сөрөг тоо байгаа учраас тэр хоёр тоо бол эсрэг тэмдэгтэй хоёр тоо юм байна. За нийлбэр нь
сөрөг нэг байгаа учраас их модултай нь сөрөг юм байна гэсэн санаа төрөх ёстой. За ингээд турших аргаар тоонуудыг үзэлж гаад би хасах 6 дээр 5-ыг нэмэхээр хасах 1 байдаг. Хасах 6-аг 5-аар үржүүлэхээр хасах 30 байдаг юм байна гэдгийг олж тогтооно. За ингээ олоод тогтоочихвол юм бэл манай энэ квадрат 3 гишүүн x-ээс хасах нь 6-аг үржигнэ. X дээр нэмэх нь 5 гэж өчтгөн задарнаа гэсэн. За ингээд энэ бодлого нь бодогдож дууслаа. За өнөөдөр ингээд хэдүүлээ олон гишүүнтийг өчтгөн болгон задлах гэсэн сэдвийн хүрээнд бүлэглэх аргаар 3 бодлого, хураангуй үржүүлэхийн томьёонууд ашиглах аргаар 3 бодлого, турших аргаар 3 бодлого бодлоо. За одоо хүүхдүүд минь гэртээ эдгээр аргуудыг ашиглаад сурах хүчгийн 45 дугаар хуудасны 5, 7, 11, 15 дугаар бодлогуудыг бодоод багш нартай явуулж шалгуулаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.